Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 2024 оны 3 дугаар сарын 13 лав гараг. Лав гараг гэхээр зэрэг сэтгэлийн мухлагийнхан сайн мэдэндээ сэтгэл зүйн хичээлтэй өдөр. Яг одоо сүүлд 22 цаг болж байна. Цаг нэлээд орой болсон. Зөвлөгөө ихтэй байсан учраас дөнгөж л одоо тарж ин хоолоо жоохон суусан байж магадгүй шүү. За тэгтээ тэр үл яг шалтгаан зүгээр гэж бодоод хичээлээ хэл орцгоё. Өнгөрсөн лав гараг чинь газлайтинг эффект гэдэг хичээл орсон. Бусдын хортой эффектийн тухай, нөлөөллийн тухай багч болоо тодорхой ойлголтуудыг авсан байх гэж найдаж байгаа учраас өнөөдөр үргэлжлүүлээд бас нэгэн сэтгэл зүйн бэрхшээлийн тухай ярилцъя. Сэтгцийн эмгэг гэж нэг ойлголт байдаг бол сэтгэл зүйн бэрхшээл гэж бас нэг ойлголт байдаг. Сэтгэл зүйн бэрхшээл бол хүнд дараатай, халдвартай эсвэл хүнийг одоо удаан хугацаар хүн дээр зовоодог бол ийм өвчин биш л дээ. Гэхдээ бас дарамттай амьдралдаг нэг зүйл байдаг. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол монгол хэлэнд даваа гаргийн хямрал гэж буух юм болов? Даваа гаргийн хямрал гэдэг хэдүүлээ нэрлэжээ. Олон улсын нэршил нь Monday Blues, Солонгос хэлээр Worryupyeong гэж нэрлэнэ. Нэрнээсээ жаахан ойлгогдох шиг байна те. Даваа гаргийн хямрал гэхээр даваа гарагт хямраад идэг хүмүүсийн тухай гэд юу н ойлгочвол хэцүүгээр. Үүнийг ярихаас өмнө нэг зүйл ярмаар санагдаад болдог. Өнөөдрөөс яг 10 жил, 20 жилийн өмнөх хэдүүлээ зүгээр хүмүүсийн хүнсний сагс их ч юм уу, ер нь амьдралын болвол материалын хэрэгцээг эргээд хараад үзье л. Өнөөдөртэй харьцуулахад харьцангуй бага материалын эзүүсийг хэрэгэлдэг байсан болж таар. Өнөөдөр бидний материалын хэрэгцээ маш их өндөр байна. Хүнсний одоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэр төрөл хэдэн зуун мянгч болсон юм. Өдөр тутамдаа хэрэгжилж байгаа бидний бол одоо цахилгаан бараа гэхэд одоо хэдэн 10 100 болсон юм. Үнэхээр их болсон байна л т. Тэгэхээр 20 жилийн өмнөхийг хэдүүл эргээд харъя л т. Зөвхөн хүнсний тухайд ярихад бид нэр төмөс луун хоёрыг л одоо нарийн ногоо гэж баг боддог байл шүү дээ. Сайхан ногоотой хоол хийгээл төмөстэй хоол идэг байлаа да. За. Тэгэхээр өнөөдөр бол харьцуулшгүй ихээр бид нар материалын зүйлс хэрэгэлдэг өгөөд материалын эд зүйлс юм бол хэрэгцээ биднэрт үүсээ. Энэ байдал одоо сэтгэл зүйн хичээлтэй ямар холбоотой вэ гэхээр холбоотой болно. Эдгээр материалыг одоо энэ их хэрэгцээгээ бид нэр хангахын тулд ажил хөдөлмөр эрхэлдэг. Сурч боловсрч чадвар эзэмшдэг. Тийм биз? Материалын хэрэгцээг хангахын тулд бас хийж штэ. Гэтэл материалын хэрэгцээ маань ийм их олон нэр төрөлтөө өргөн их болохын хэрээр бидний болвол нөгөө ажилдаг цаг, сурч боловсралдаг ур чадвар эзэмшдэг цаг маань сунаадах. Өдрийн 8 цаг ажлын 5 өдөр ажиллаад 4 жил сурч диплом авчаад түүгээрээ болвол өнөөдрийн нийгэмд материалын хэрэгцээг хангана гэх юм болвол уучлаарай амжихгүй шүү гэдэг болчихлоо. Тэгэхээр олон хүмүүс илүү цагаар ажиллаж байна. Ажлынхаа хажуугаар янз бүрийн болвол бизнес хийж байна. Янз бүрийн хэмжээнд аймаа хийж байна, тэ? Эсвэл одоо сунаад л одоо нэг ажлын цагаас сунгаад ажиллаж байна гэдэг ч юм уу. Сурагчид болон оюутнууд бас ялгаагүй байна л да. Өөр хүүхэд байхаас олон төрлийн болвол дугуулan дамжаанд явж байна. Маш их ачаалтай байна гэсэн үг. Тэгэхээр энэ байдал маань эргээд сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөд байна. Энэ байдлаас үүссэн сэтгэл зүйн бэрхшээлийг бид нэр даваа гаргийн хямрал гэж нэрлэв. Материалын хэрэгцээгээ хангахын тулд
7 хоногийн бол 5-аас 6 өдөрт нь олон цагаар сунж ажилласан хүн ганц амарсан өдрөө юу гэж боддог вэ гэхээр зэрэг зонхлох нь сайхан унтаад авах юмсаа. Амралтын өдрөөр өстө ойр дуулзаагүй өстө нэг ганц найзтайгаа гараад нэг дөрөгчих юмсан. Өдөржин бүр өстө нэрээ хамаг юм хааж унтъя гэдэг ч юм уу. Ийм бодлууд бол их зонхилж ийн гэсэн үг. Тэгэхээр эндээс эхлээд даваа гарагийн хямрал бий болдог. За мөн ганц амарсан өдрөө 50 амарч чаддаг. Маргааш ажил дээр очиод гал нөгөө л одоо нөгөө дуустдаггүй ажиллаа бодоол дуустдаггүй сургууль нөгөө хэцүү байгаа ачаалтаа зүйлсүүдэд бодоод санаа амардаг. Хашраа суучдаг. Одоо бүдээсээ өдрийн ороод өглөө гайгуулт орой болоод ирэхлээр маргааш очоо нөгөө тэр ажлаагаа яаж хийнэ хизээ дуусгана гэл шаналаад гэлдэг. Энэ байдлыг бас даваа гарын хямрал гэж нэрлэв. Ер нь бол олон хүн дийлэн хүмүүс бол хүмүүсийн бол ажил сургуулийн бол сургууль бол даваа гарыг эхэлдэг шүү дээ. Тэгэхээр энийг даваа гарын хямрал гэж нэрлэдэг. Тэрнээс биш бол одоо даваад ч гэсэн амраад мегмарт ажилдаг хүмүүс бий. Энэ хүмүүс бол мегмар гарын хямралтай юу гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр энэ нэршил бол зүгээр дийлэн хүмүүс зориулсан нэршил гэж ойлгол зүгээр. За одоо би тайлбарлаж өгье. Ер нь бидний амьдрал бол тодорхой яг нэг хэмнэлттэй байдаг. Бид нар мэддэг штэ. Өглөө 6 цагт босдог. 6-10 цаагаа уудаг. Тэгэл юу гэдэг 7 цагт гэрээсээ гардаг. Тэгээ ажил дээр бол орой 7 хүртэл байдаг. Өдөр 13 цагт өдийн цаагаа уудаг. Орой одоо 8 цагт гэртээ ирдэг. Тэгээд нэг 5 минут зургт үздэг. Тэгээ уснаар унтдаг ч гэдэм. Энэ байдал манд биднэрт амьдралын ритмийг бий болгодог. Амьдралын хэмнэл гэсэн үг шүү дээ. Өнөөдөр миний амьдрал бол 24 цагийн нэг 12 цаг нь ажиллаа, 13 цаг нь ажиллаа, 6 цаг нь унтлаа, үйлцэн цагууд нь ийм хийлээ гэдэг ийм хэмнэлтэй. Тэгтэл ийм олон урт цаг, сунаасан цаг, ийм олон дараалсан ажлууд, ачааллууд маань намайг бүтээсээ өдөр бол бүр өөрийн ирэхгүй зүгээр байлгамаар байдаг ийм сэтгэл зүйн сэтэл өгчөөд бүтээсээ өдөр ганцхан өдөр эсвэл хагасаа бүтээсээ 2 өдөр ч юм уу урд нь исэн 5 6 өдрийнхэн химнэлийг алдаад 6 цагт тусдаг байсан бол 8 цагт босоод 10 цагт босоод өдөржин унтаад өглөө 6:30-д өглөөний цайгаа уудаг байсан бол 10:30-д өглөөний цайг уугаад 1-2 өдөр өнгөрчдөг. Энэ химнэлийн зөрөөтэй алдаатай байдал маань бидний сэтгэл зүйн хувьд дарамтанд оруулах гэсэн үг. Ингээд химнэл алдагдлаа. Даваа гараг боллоо. Даваа гарагийн өглөө би дахиад 6:30-д ч юм уу сэрхлэр зэрэг уур хүрдэг. Бачимддаг. Ажлаасаа маш их хаширдаг. Хүүхдүүд, оюутнууд бол сургуульдаа юмааргүй санагдана. Бага насны хүүхдүүдийг бид нар мэднэ дээ. Нэгд өдөр болохоор өглөө урваагаал. Юмааргүй байна гэж залхуу нүрэл. Яаглаарэ нэгд өдөр гэж байдаг байна ч гэдэг юм уу те. Энэ бол өөрөө даваа гарагийн хямралын илэрлэн багхгүй. За тэгэхээр даваа гарагийн хямрал байна гэдэг маань хүмүүст тэгээ сүргөөрөө юунд нөлөөлөд байгаа гэж. Сүргөөрөө бол нөлөөлнө. Ялангуяа эрүүл мэндэд, зүрхний үйл ажиллагаанд. Сэтгэл санаа нэгэнд хямарсан, дарамттай байгаа учраас мэдээж стресс. Австралийн хэдэн эрдэмтдийн би судалгаа харлаа. Ирландын хойсон баха бас нэг их сургуулийн нэрийг мартчихжээ. Хэд өний өмнө харсан. Одоо ингээд бүр мартаа санаад төгсөж. Тэгсэн тэр судалгаан дээр хамгийн гол нь юм байна лээ. Зүрхний шигдээсээр нас ордог хүмүүсийн болвол дийлийнх нь бол даваа гарагт бол байдаг гэдэг. Даваа гарагт бол зүрхний шигдээсээр нас ордог хүмүүс бол бусад гарагт зүрхний шигдээсээр нас ордог хүмүүсээс 11-15% орчим илүү өндөр магадaltaй байдаг.
Тэгэд энэ юутай холбоотойгоо цаашаа харахад зэрэг эдгээр хүмүүс дандаа даваа гарагийн хямрал гэдэг сэтгэл зүйн бэрхшээлтэй байсан байдаг гэж. Тийм судалгаа уншлаа. Юу гэж байгаа вэ гэд тэгэхээр зэрэг хүмүүс ажилласаа хашраад ажилдаа дургу байгаад хичээлдээ дургу байгаад ирэхлээр зэрэг энэ нь эргээд хүмүүсийн зүрхний үйл ажиллагааг доголдуулчихна. Тэгээд мөн ажлын бүтээмжийг муудах чинь тэгээд сэтгэл санаа онцгой болгочихно гэсэн. Ийм учраас ер нь бол чухал ажлыг хүмүүс сэтгэл зүй мэддэг хүмүүс, сэтгэл зүйн салбарын хүмүүс бол чухал маш одоо ирээдүйтэй ч гэдэг юм бизнесийн ажилч гэдэг юм уу. Одоо юу гэдэг өөртөө холбоотой өөрийн хувь заяаг шийтгэж байгаа ийм ажлуудыг даваа гарагт хөөцөлддөг. Төр захиргааны одоо албан байгууллагууд ер нь даваа гарагт маш их хүн сурталтай байдаг. Анзаараалагаар. Даваа гарагт шалгалтанд ер нь амжилт гаргадаг. Маш бага хувьтай. Багш нар мөн даваа гарагт маш одоо сул дүн тавьдаг, ууртай байдаг. Ийм байдаг. Ер нь бол зарим нэг одоо захууд энэ төр бол даваа гарагт амраад идэг шүү дээ. Энэ бол бас учиртай л идэг гэсэн үг. Учиртай идэг. За одоо бид нар яагаад гэдгийг мэддэг болсон. Тэр төр захиргааны байгууллагын ажилчид, тэр багш нар, тэр сурагчид бүгдээрээ шахуу даваа гарагийн хямралтай байсан гэсэн. Яагаад хямралтай байсан бэхээр ритм алдагдсан. Яагаад ритм алдагдсан бэ гэхээр зэрэг маш их олон цагаар ажиллаад ачаалал ирэхээр зэрэг амарсан өдрөө зүр унтаад идээдэй, гівтээдэй гараа шоудчих гэдэг ийм зүйлс хийдэг гэсэн үг. Одоо өөх зөвлөгөө байна л да. Тэгэхээр хүмүүс яах вэ? Ер нь бол даваа гарагийн хямралтай байдаг хүмүүс даваа гарагийн өглөө босоод хашраад байх юм бол чихэрлэг хүнс эхлээд идчих хэрэгтэй. Би олон хүмүүс дуган зөвлөдөг. Тэгээд надтай ирээд уулздаг хүмүүс бид ингээд чихэр идээч, нарийн бов идээч гэдэг ихлээр зэрэг зарим хүмүүс бас нөгөө нэг хоолны дэглэмтэй байгаа хүмүүс иддэг л. Тэгэхээр бүр хүчээр за идчих гэж. Энэ ганцхан даваа гарагийн хямралтай хүмүүст авдаг арга хэмжээ биш л дээ. Хүмүүс чихэрлэг зүйл эзний дараа сайхан ааштай болдог нь. Чихэр өөрөө стрессийн гормоныг дарамгуулждаг. Допаминоос ялгаруулждаг. Айтайхан санагддаг гэсэн энэ авдаг. Тэгэхээр даваа гарагийн өглөө та ямар нэгэн болвол дэглэмтэй байлаа ч гэсэн чихэрлэг хүнс хэрэглээд гэрээсээ гарах юм бол ажлаас ашрах нь бага. Витамин С-ийн хэрэглээ жаах нэмээд өгөх хэрэгтэй. Тэгвэл бас зүгээр. Мэдээж уян хатан дасгалуудыг хийх юм бол даваа гарагийн хямралаас таныг өртлөн сэргийлнэ. Тэгээд амьсгалын дасгалууд энэ төрөл тайвшруулах янз бүрийн байдаг л та тийм. За хамгийн гол зүйл юу байдаг вэ гэх юм бол амарч байгаа өдрөө химнэлээ ерөөсөө алдчихлахгүй. Амарч байгаа өдрөө та ажлын өдрөө 6:30-аас ирж исэн бол ритм алдлаа гэхэд бол нэг дараагийн өдөр бол бүтээсээ өдөр нэг 7:30-д л сэрэхэд хангалттай. Ингээд 8:30 ч юм уу 1 цагаас илүүгээр ритм сунжраад ирэх юм бол тань даваа гарыг хүнд санагдана. Дуусахгүй санагдана. Тэгээд дээр нь хийдэг зүйлсүүд байгаа. Амралтын өдөр өдөржин унтаж болохгүй. Амралтын өдөр өдөржин унтахлаар зэрэг маргаашчангаа танд хэцүү санагдана. Амралтын өдөр дээдлэн 15-аас 30 минут өдөртөө нойр авах хэрэгтэй. Ингээл хүн бол тархи амраачна. Ер нь бол биднэлд одоо би Солонгост амьдардаг болохоор манай одоо ингээд Солонгост байдаг залуучууд өдрийн болвол бараг 12, 3, 4, 5 цаг ажиллаад тэгээд сар амьдардаг гэж ажилладаг хүмүүс байдаг шүү дээ. 2-7 хоног гэдэг тасралтгүй, 10 хоног тасралтгүй. Энэ хүмүүст
нэг өдөр дунд нь амраад маргааш ажилдаа явах маш хэцүү байдаг. Амарсан өдрөө яадаг вэ гэхээр зэрэг бие нь өвддөг. Маш их өвдөөл бүр ившээлгээл ятаргаатай санагдаал бие хүнд орхиулдаг. Энэ яаж юм гэхээр зэрэг сар ажилдсан 10 хоног ажилдсан 14 хоног ажилдсан энэ биеийн химнэл өөр болоод 50 суугаад 1 цаг илүү унтахыг андахгүй гэж хямраагаад байдаг гэсэн. Тэгэхээр зэрэг би олон яриа сонсч байсан хүмүүс тэгэхээр зэрэг нэрт амраад тахаар бие өвдөд идэх хэцүү идэх ингээд ажилдаа гарчдаг гэдэг. Энэ бас л нэг ритмийг хилээд байгаа гэсэн үг л дээ. Яг үүнтэй адилхан. 5 хоног 7 хоног та сэрээд ажилдсан бол нэг өдөр бол өөр юм хийх, өөр байдлаар өнгөрүүлэх гэж оролдох юм бол ингэж ядраад идэх гэсэн. Гэтэл хүний амьдрал юм чинь тэхээс өөр аргагүй тохиолдол байдаг л дээ. За, тэгдэл юм байгаад гол нь бүтээсээ даваа гараг боллоо, нэгд өдөр боллоо. Энэ өдөр яах ёстой? Сэтгэл зүгээ бэлтцэн байх ёстой. Зүрхээ тайван байх ёстой. Тэгэл болоо. Саяны миний хэрэгэлсэн хитгэл арга хэрэглэж юм бол хитах гэсэн. Энэ чинь 1900 за 70 оноос гэдэг баг шүү. Хамгийн анх сонд Америкийн сонины нэг нийтлэл гарсан юм аа. Сонин дээр юу гэж гарсан бэ гэхээр зэрэг ерөнхийдөө утга нь болохоор зэрэг хүмүүс бол тэр үед чинь бас нэг ажлын 6 мургаа өдөртэй байсан юм шиг байна. Ажлын 6 өдөр ажиллаад одоо ингээд нэг өдөр амархаараа ингээд их хэцүү байдалтай амраад нэгд өдөр ирэхлээр гараас нь юм гарахгүй байна гэсэн утгатай нэг иймэрхүү нийтлэл гарсан юм билээ л дээ. Сэтгэл судлал дээр үед чинь нэг жаахан бас дайггүй хөгжсөн байсан үйл л. Манад хараад хүчтэй үдэлгэрэг байсан л дээ. Тэгээд тэр үеэс эхлээд зэрэг яг энэ нэршлийн тэр нийтлэлийн нэршил юм билээ л дээ. Monday Blues гэдэг. Тэр нэрээр нь аваа сэтгэл судлаач цаасан судалгаа хийгээд явцсан юм зүйл. Олон хүмүүс бол нэгд өдөр бол ууртай, гунигтай байна, стресстэй байна. Үүний шалтгаан энэ юм байна л гэсэн үг. Маш товчхонд. Би бас ялгаагүй л гэдгийг. Олон өдөр ингээд олон цаг ажиллаад нэг өдөр ингээд амраад 2 өдөр амарчаад дараа нь ажилдаа явах гэхээр ингээл бүр ингээл хүчээр шахуулаад хөл гараа зөөгөөл ингээл. Тэгээд энэ байдал хизээ сайжирдаг вэ гэдэг ихлээр зэрэг лав гар хэсглээс сайжирдаг. Одоо та бүхэн ойлгож байна уу? Лав гаргийн хичээл гэдгийг. Тэгээд ийм учиртай. Даваа гаргийн хичээл байсан бол нэлээд жаахан бас стресстэй хичээлд орно шүү дээ. Хүнд зэдүүдийг аваал. Та хэдийг айлгаал ингээд явах байсан баг. Тэгэхээр лав гаргийн хичээл гэдэг маань арай гоё. Зөөлхөн явж байгаа нь шүү. Тэгж бодорой. За, одоо Солонгос зүйлийн судалгаагаар даваа гаргийн өвч ямар хуугаа гэдгийг та бүхэнд яг өнгөтөр ярьж өгье. Солонгост бол сүүлийн үед даваа гаргийн бол хямрал өсвөр насны хүүхдүүдэд маш их баг. Энэ бол бүр ажил хийдэг одоо насан туршидээс илүү өндөр хөвтэй байлаа л дээ. Ахлах ангийн сурагчдын 79% нь Warrior буюу энэ даваа гаргийн хямралтай байна гэж судалгаа гарсан. Ахлах ангийн хүүхдүүдийн 10 хүүхдийн 8 нь хичээлээс хашрах, нэгд өдөр хичээлдээ явах, нэгд өдөр дамжаанд явах маш дургүй байдаг гэсэн. За тэгсэн чинь эдгээр хүүхдүүдийн дунд даваа гарагт эдгээр хүүхдүүдийн дунд шүү дээ. Гидсэн гүйлгэх, толгоо өвдөх, аах давах тохиолдлууд маш их байна. Хүний сэтгэл зүй гэдэг ийм л хүчтэй ажилдаг гэсэн үг л дээ. Сэтгэлээрээ ихэд ядарсан байхгүй. Тэгээд шууд гидс өвддөг, толгоо өвддөг, ходоод өвддөг. Ийм байгаад. Энэ хүүхдүүдийг айлгаад байгаа зүйл юу вэ гэхээр зэрэг энэ хүүхдүүд хизээнээс айгаад байгаа вэ гэхээр зэрэг
Нэм гарагийн орой 16 цаг өнгөрөөд 17 цагаас эхлээд эдгээр хүүхдүүд энэ 80 хэдэн хувийн, одоо 70 хэдэн хувийн ч илүү энэ хүүхдүүд маань өөрсдөө 10 хүүхдээс 8 л гэдэг юм болж болно шүү. Шууд хямарч эхлэдэг байгаа. Оройд 17 цаг боллоо нэм гарагийн орой. Тэгэл маргааш би одоо яана хичээл маань яана гэдэг. Насан туршид бол ялгаагүй л дээ. Гэхдээ насан туршид ийм өндөр хөвтэй биш байгаа. Зарим хүмүүс яалтчгүй одоо дүүрсэн. Одоо ингээсээр арга байхгүй гэдэг те. Эвлэрдэг учраас. Ахлах ангийн хүүхдүүд болохоор ингэж чаддаг. Тэгээд идэх чи одоо энэ хүүхдүүдийг ийм багаас нь ачаалаар дарах ер нь бол буруу юм байна. Тэр конкурс уралдаан чалгалт гэдэг юм дөхөөд ирэхлээр зэрэг хүүхдүүд бол маш их одоо сэтгэл санааны дарамтанд орж эндээс болоод янз бүрийн болчмгүй үйлдэлүүдийг хийж байна. Шантрамтгай болж гин, зүрх хөвгдөг болж гин, өөртөө итгэлгүй болж гин гэдэг. Ийм үр дүн гараад судалгаа хийгээд байгаа л да. Яг манайхыг бодвол янз бүрийн их судалгаа хийх юм л да. Тэр бүгдийг хараад уншихад сонирхолтой л байдаг. За өсвөр насны хүүхдүүд ингэдэг. За монголчуудын хувьд ямар байгаа вэ гэдээ хайгаад үзэхлээр зэрэг хараахан бол яг юм дөрвтэй судалгаа байхгүй байгаа. Тэгвэл би бол нөгөө хувь судлаачийн үүднээс бол нэлээд хэдэн бол судалгаануудыг өөрийн хувийн бол нөгөө нэг сонирхлоор хийж үзлээ. Надтай бол 2000 за тэрийг байлгахад одоо сүүлийн бол нэг 100 хоногийн дотор зөвлөгөө авсан. Надтай уулзсан хүмүүсийн 100 гаруй хүнээс л одоо би асуусан байна л да. Энэ хүмүүсийн даваа гарагтай холбоотой шүү. Даваа гарагтай холбоотой. 90% нь бүр 91-2% байлээ шүү. За би одоос арай багасгаад хэлчихье. 90% нь бол даваа гарагт өглөө босхолоор зэрэг ажилдаа явахлаар зэрэг жоох дарамттай байдаг. Бусад өдрөөс илүү гэж хариулсан. Тэгээд эн чинь тийм учраас би өнөөдөр энэ яриа сурч байгаа л да сэтгэл зүйн хувьд бол нэлээд асуудал болсон байна гэдэг. За даваа гарагийн энэ байдалд ихтэй аюултай юу гэвэл зүрхэнд жоох аюултай, сэтгэл санаанд бол жоох стресстэй байна л гэж бодох. Түүнээс бол айхтар бол гүн гүнзгий эмгэх бол болохгүй гэж бодох хэрэгтэй. Өнөөдөр олон цаг ажиллаханд тэгээд зөв ч юм уу буруу ч юм уу бараг хүчээр л бид нэр ажиллаж байна л дээ. Цөөн цаг ажиллахаар бага цалин авах юм чи. Тэгвэл бид нар бага цалинтай тааруулаад амьдрах гэхлээр зэрэг ямар хүн амьдрах гэдэг вэ? Бас тэгээд тийм их олон цаг ажилласан мөртлөө тэгж овооч дотлоос баяжчаад энэ бүх материалын хэрэгцээг хангаад байна үхээр бас үгүй. Тэгээд тийм цөөхөн цаг ажиллаад байсан. Тэгээд тэр 8 цаг ажиллаад байсан 4 жил сургууль сурсан хүмүүс тэгээд тийм таг дүлийн их ядуу байсан үг бол бас үгүй. Энэ дээр яагаад би энэ шиг хэлж байгаа вэ гэх юм бол яаж амьдрах ямар хэрэгцээтэй байх гэдгээ бид нар яг боддоор зөвөр тооцож мэдэж чадах байлцсан. Энэ гар утас ч гоё, тэр компьютер ч гоё, ийм машин ч гоё, ийм зүйл ч гоё, ийм байртай байвал ч гоё. Тэрний тэрэн ч гоё. Зөв байвал гоё. Гэт хэрэгцээ тодорхойлцохлоор зэрэг сүүлдээ ингээд маш их хэрэгцээтэй болоод маш их шуналтай болоод түүнийхээ хангаж маш их ажиллаад тэгээд хүрхгүй байна гэж нэг шаналаад за хүрлээч гэсэн дараа нь ингээд ажилласаа хашраад бие дийлэхгүй болоо сэтгэл дийлэхгүй болоод байгаа. Энэ байдлыг л өнөөдөр бид нэр арилгах ёстой гэж энэ хичээлийг орж байгаа юм л да. Тэгэд зөвлөгөө өгье л та. Өнөөдөр бидний хэрэгцээ бол хизээж хангахдахгүй, дуусахгүй, бид нэр хангаж барахгүй. Материалын хэрэгцээ энээс бага байхад бид нэр хангаж бараагүй шүү дээ. Бидний амьдрал насны хугацаа богинохон бидний сэтгэл бас хэмжээ хязгаартай. Тэгэхээр өнөөдөр та эргэж хараад хэрэгцээ, шаардлага, материалын хэрэгцээгээ хэрэггүй зүйлсэл битгий яав. Материалын хэрэгцээгээ гүйцэтгэж битгий амьдр. Оюуны хэрэгцээг хангах гэж чадвар.
сэтгэл зүйн хэрэгцээг хангах гэж амьдрах. Ингэх юм бол хамаагүй тэр айтайхан амьдрах. Ямар нэг хямрал баг нэрвэднэ гэсэн үг шүү дээ. Одоо ингээд даваа гаргийн хямралтай байсан бол бид нар нэг юм итгэхэд магадгүй 20 жилийн дараа бас нэг шинэ асуудал үүсцэн те. Даваа мегмар гаргийн эсвэл одоо юу гэдгийг 7 хоногийн одоо хямрал энтерх нэртэй ийм бол сэтгцэн юм бол бэрхшээлүүд гарч ирэх бол үүсэх болчиход байгаа байхгүй. 1970-аад онд энэ сонингын нийтлэл гарсан гэдэг маань бол тэр үеийн Америкийн бол материалын хэрэгцээ бол бас өнөөдөр манай монголчуудын хэрэгцээтэй дүүх хэмжээний байсан байж болох юм. Сонголт тавьчихсан. За ингэж яриад өнөөдрийн хичээлийг дуусгая. 3 дугаар сарын 23-нд ахаа би нойргууд гэдэг нэг төлбөртэй онлайн хичээл хийж байгаа. Тэрэнд хүмүүсээ бас бүртгүүлээд орж сонирхолтой хичээлийг сонсороо гэж хэлье. Ирэх лав гаргийн хичээлээр жоохон цаганд нөгөө ингэж нэг хавчигдахгүй хүн шиг нэг оройтхгүй хүн шиг нэг зав гаргаж байгаа нэг жоохон сууя гэж бодож байна л да. Одоо ингээл өглөө 5 цагт босоод тэгэл ингээл үдшийн ингээд нэг 12-1 хүртэл одоо ингээд шувтан ажиллаж байгаа болохоор дундуур нь ингээд нэг хэсэгэн зурлан гэж цаг зав гаргаад хийгээд байгаа юм. Бүр нэг сайхан сууж байгаа нэг таайтай нэг сайхан ярмаар санагдаад байна. Цаг л гарчихгүй байна. Гэсэн ч санаж явал бүтэн сажилж явал хүрнэ гэдэгтэй. За анхаарал хандуулсанд баярлалаа. Би сэтгэлээ гамж яваарай. Амьдралынхаа хэмнэлд гараарай гэж л та. Сайхан бүхнэ гэсэн. Баяртай.